одоо манаас хэлдэг хуулуур гэж хэлж байна. Хуулуур гэж бас гэлгүй хулгай хэвлэл гэж хэлж байна. Тийм хэвлэлийн яг хүнээ хэвлэлийн нэрхэнд халдсан шүү дээ. Энэ учирдаар бол одоо тэр үл ястай хамаг их уур. Тэн дээр ярьж байгаа нь зараа. Тэгвэл их та өдөрөө сайн байцгаана уу? Самбарын сонирхол гэж та бүхэндээ татгаж байна. За ингээд өнөөдрийн манай ярих чанаач чинь бол өвөр Монголын залуу хөгжмийн зохиолч, хөгжимчин Баян. За энэ дүү одоо манай өвөр Монголын анхдагч рок дуучин Урья. Хаашаа хамт юу вэ? За Сэтгүүрээ энэ нөгөө нэг бодлоо боолоо. Энэ үнийг л одоо тодорхой хэлэх юм бол одоо манаас өвөр Монголын энэ Монгол CD гарч ийн үгүй гарч ийн. Хийж ийн үгүй хийж ийн. Хүмүүсийн саналд хүрж ийн үгүй хүрж ийн. Нэг жил дотор 4 том гарыг жирэх гарсан. Энэ бол орчмын одоо өвөр Монголын энэ зах дэлгүүрээр гарч байгаа CD нэ. Тэр ардуудад буруу байхгүй. Яг энэний хувилгаа хуулаад байж байгаа хүмүүс бид нэр яшиг удаад ажихгүй. Тийм бүхний бидний харгал ингээд ганц бид хидээд чадах чинь. Энэ л одоо манай зах дэлгүүр дээр нэлээд орчиж байна. Багы санжин нөгөө нэг бид тэр Шилээ хотод очичаад Шилээ хотын нөгөө нэг ямар сум бэлдээ. Бэс сум байдаг шүү дээ. Тийм. Хинний баясаах юм уу татгшаа ордныг дэдгүүрээс юм аавнгаа ороо бид дэдл маштай үүдээр зогсож яадаг шүү дээ. Тэгсэн чинь нөгөө миний сартай шин яваад байх юм. Тэгээ юу гэдэг юм уу? Би очиод хэдвэ гэсэн 5 төгрөгөөр бодож байгаа. Өөрийнхөө CD-гээ 5 төгрөгөөр авсан. Тэгсэн чинь яг хуулцсан одоо юу хувилгаа хуулцсан шүү дээ. Миний тэр чинь өөрөө болохоор дотроо нэг зурагтай зурагныхаа аль болохоор өөрийнхөө дууны өгүүдийг бичээ хийсэн тийм касет шүү дээ. Тэгсэн тэр болохоор яг гадар тааныхын жижигхэн зурган дээр бүх дууныхаа үг ингээд бадрахай хуулцсан. Тэгээ нөө юу чинь касет чинь CD-тэй адилгүй шүү дээ. Ариун ингээд хуулаад ирэхин үед хурдан болно шүү дээ хурдсан. Тэгсэн чинь сартэшоний гэмээр нарийн. Тэр одоо зарим нь бас ярьж ирсэн та тэр доогуур худалж яана одоо хямддан болоод авсан дууг нь дэмий сос дийлэхгүй. 2 дуу явах юм биш нэг 2 дуу явлаа цаашаа сос дийлэх юм байна чинь. Сүүлчийн дуунууд нь зарим нь дуурдаг ба штэ. Тийм хуулуур CD юу. Түрүүхэн би бас нэг нөгөө CD бөөмтэй газар очсон чинь өмнө хэдэн жил ураад хийсэн хөхөр хамтлагтай байхад чамд хийсэн нөгөө нэг казет байдаг шүү дээ. Тэрийг нь CD болгоцсон зарж байна. Харин тийм ээ. Тэр шууд ураага бэрэ бичсэн үү? Амар юм явж ингэж. Хүмүүс надаас сагаад ажилласан. Чи CD гаргасан биш үү? Үгүй шүү дээ. Би ч одоо ганцхан том бүтээлтэй нэг л касеттэй гэсэн чинь үгүй. Чи юу яхаа сүлээ чи өөрөө яхаа CD гаргасангүй. Одоо бодч таанда ер нь амар онц юм гарч ирэн даа. Чи бас энэс айжва. Байгаад байна. Ариун хүмүүсүүд энэс би бас ариун хүмүүдээс асуусан бол зарим нь гаргаад үгүй нэ учраас бас энэс айж ийн гэсэн хүмүүс байна. Би гаргаад энэнийг одоо яандаа гаргаад би чанартай юм хүмүүст өгдөөлөхгүй. Тэгтээ нэг л дээр өөр хүмүүс яг үнэндээ бол яг жинхэнэ өөрийн чинь ингээд яг жинхэнэ хэвлэлийг чинь сонсоход яг урлаг мэдэрдэг дуу мэдэрдэг хүмүүс сонсох юм чихэнд үнэн ондоо сонсох шүү дээ. Ингэх тусмаа чи яг нэг дуучин хүн бол үнэндээ бол хүний гадаадын юунд бол яг сайхан жинхэнэ хэвлэлийн гарангууд яг хэвлэлээрээ баяцсан дуучин байна. Нэрд гарсан дуучин байна. Тэгэхэд манайханд бол энэ CD бол үнэндээ ямарч биднэрт ашиг олзуурын төлөв шүү. Зөвхөн нэг хүний өөрийн нэрийг хуцдаг хэл. За би ийм нэг юмтай энийг танд байдаг гээ. Ийм юм болоо хавирцсан байхгүй. Энийг бол би ястаа зөвшөөрч байна. Одоо би үзсэн ариун дуучид ингээд өөрийн дуучин хүн тэгээ дуу дуулдаг. Тэгээ CD хийхгүй байхын арга байхгүй. Заавал хийх хэрэгтэй. Олон тос өөр юм бие мэдрэгдэх хэрэгтэй. Юугаар мэдрэгдэх вэ? За телевизээр мэдрэгдэн, радиогоор мэдрэгдэн. Тэгтэр заавал өөрийн дуу авах хэрэгтэй. Өөрийн дуугаа яах вэ? Одоо заавал одоо бүгдээрээ CD-г хийх хэрэгтэй. Тэгээ CD-гээр бид нар зах дээр нэг ашиг олно гэсэн юм зөвлөө. Бүр байхгүй болсон дуучид. Зүгээр нэг сайхан нэрийн карт. За би энэ дуу дуулдаг шүү гэсэн шиг. Энийг бараг манай ус өөрөөдөө хоргож бараг дийлэх юм биш юм ба хэцүү. Амар хэцүүс. Одоо зарим нь болохоор нөгөө нэг киборнес шууд өөрийнх нь тогтсон тэр юун дээр цохилгон дээр хөгжмөө хийчгээд шингээчээд нэг өөр нэг бичлэг юм авчиж шингээгээд тэгээд өөрийнх нь дуу болгох чинь хүн бийтгэл. За би ийм дуутай. Ийм нэг сэтгэлээр яг Монгол урлаг юм хизээч нурах шахад аим хэцүү үнэ. Яг яахаар хүний гадаадад өөр өөрсдийнх юм чигдэн хүмүүс ойлгоо хүлээгээд бид нар болохоор энэ үнэн гоё чанартай ардууд нь ч гэсэн мэднэ. Энэ бол өстой сайн хийсэн, хөгжмийн сайн хийсэн, энэ стилэн сайхан, дуучин сайхан ялгаж. Гэхдээ манайханд
тэр ардуудад буруу байхгүй. Яг энэний хувилгаа хуулаад байж байгаа хүмүүс л бид нэрд яшиг болоод байж байхгүй. Тэгэхээр бүхний бидний оргилд ганц бид хилээд чадах чинь биш. Тэр чи аль жил үлээ манай дундад уусаа ихэр нэг төлсөн штэ. Тий, ихэр нэг. Тэр чи өмнө 2 хэдэн жил штэ. Тий, тэр үедээс бас баярлал байсан л да. Нэг ихэр аваад ирээ төлсөн штэ тэр нэг удаа чи. Самбарын сонин дэлгэж хөргөлж байна. Сүүлчийн үед би ингээд бодоо утсан энэ хууль өрсөдийн тухайтай энэ бол бас нэг бүхэл нийгмийн хүмүүсийн нэг соёлын хэр хэмжээ ч юм уу үзэл ухамсартай их холбоотой. Тэгээ би өмнө хэдэн жил хөхөртэй Японд очиад болоход нэг өдөр ингээд зээл төрж ирсэн. Нэг юу CD зардаг дэлгүүрд орохгүй юу. Тэгсэн чинь ингээд нэг сонирхон Японд байхаа тий. Япон хөгжимтэй мөртлөө дунд нь ингээд хөөмөө явцсан. Тэгээ би амар гайхсан. Би тэр үед бас хөөмөө нэлээд сонирхож байсан юм чинь. Би тэгээ тэр CD-г энэ CD-г одоо яг энэ тавьж байгаа CD-г би авъя гэх юм. Тэгсэн чинь дэлгүүрийн зөв үгүй энэ CD бид нар өөрөө сонсдог. Худалдаж заржгүй энд байхгүй гинэ. Тэгээ би тэгвэл над нэг хуулаад өгч гисэн чинь хөө тэгж болохгүй. Ийм явдал байж болохгүй гинэ. Өөрөхгүй яг өгөхгүй. Яаж гойсон ч үгүй. Би амар их удаан гойсон. Тэгээ бүр сүүлдэн бүр дахиад яхан төөрж дахиад ирээд гойсон би. Чи энийг надад хуулаад өгч гэсэн. Жааж. Би чамд хуулж өгөхгүй. Энийг би чамд бэлгэлье гэдээ надад өгсөн байхгүй. Энэ тэгэхээр үнэн үзэл ухамсарын. Тийм энэ бол күнээ нэг зүйлийн үзэл ухамсарын учраас. Надад асуух бол би шууд л ингээд гаргач штэ эндээс ингээд. Би ийм байхгүй. Би тэр жил би ингээд манай чангалгонгоос өмнө шин ингээд алхаад явж байсан чинь замын хажууд гэнтгэн доолон дуулж байна. Тэгээ нэг цоён ямрыг үлээ. Юу цоён ясам гэдэг. Юу ч үлээ тэр дууг дуулж байна. Амар гоё сонсогдсон доолон дуулсан чинь би гайхаад энэ CD-г авъя гэдээ орсон чинь бүр хөвлөө тавьсан. Эхэн байхгүй. Тэр яг орог CD-нд байхгүй. Бүгдийг ингээд хөвлөө тавьсан. Нэг баахан байна. 10 яан гэсэн 2 CD өгч байна. Тэгээд би авсан шүү дээ. Бодгүй юм чи яа. Нэг бол танаас бол одоо нэгэнтэй мэрэгжлийн хүмүүс байхад энэ талаар бол ингэж яг сайхан тэр уулынхын CD-г олоо гэсэн юм бол ариун нь бол одоо мануусын амьдрал авч хэлбэл одоо доогоор ингээд манай малчтаар авч хэлэх юм бол одоо нэг л дээр хэтэрхий үнэтэй болох юм бол бас авд дийлэхгүй шүү дээ. Амьдралаар бол тэр нэг л дээр хүмүүсийн чинь бодлого хонсор нэгэд энэ хүмүүс юу хийгээд өгсөн гэдэг нь. За энэ нэг жинхэнэ нэг хүний шинэ CD гарч ирэхэд жоо хөвлөж удахгүй наад нөгөө хямдан ирнэ. Уулсан тэр CD нь удахгүй надад чинь одоо 60-50 янаар болж байгаа. Надад чинь 10 янаар ч гэсэн олдсон шүү дээ. Үгүй чи авчих. Найз нь бүгдийг хуулаа авчих. 10 нэгийг авахд хэдүүлээ хуулаа сонсчих. Тэдний бодолд ямар ч бид нэр заавал жинхэнэ хөгжим, жинхэнэ яг ориг юм сонсноо гэсэн тийм юм байхгүй болсон. Ягаад гэвэл тэдний буруу биш, үнэн буруу биш. Тэр ерөөсөн тийм жинхэнэ хурж өнгөрсгөө. Тэдгээр яг жинхэнэ ямар байхсан мэдгүй байж. Жишээлбэл манаас яг ийм ариун CD жаа баян хаж адилуурай эгчиж адилхан. Одоо манаас сайн CD авж гэнтэй, сайн CD ус хийж гэн. Ариун хүмүүсийн дууны бүтээлүүдийг хийж гэн. Тэгтээ яг хүмүүс тус ойлгуулъя гэсэн үднээс нэг бүтээлийг хийхэд хэдий төгрөг ордог. Энийг жоохон биднээс ус ярьж мэдүүлмээр байна үнэ. Жишээлбэл манаас ийм нэг CD одоо миний энд бас ариун CD тавьж байна. За энэ нэг CD. Ингээд харахад бол одоо гадна худалдахтаа бараг 100 төгрөг гэдээ бас худалдаж байна ийм нэг CD. Ингээд харахад энэ бол яг уулынханд энэ хүнийх гаргасан. За энэ дотор ийм ариун жуураг байна, хэвлэл байна. Энийг ингээд чухам энэ үнэн нэг CD гаргаж чухам манаас хийвлээ. Яа хэдий мөнгө ордог. Одоо өдөржин хийж байгаа ажил миний ажил. Яг нэг би бол сайн мэдээж. Яг би баянхаар ийм нэг CD хийлгэе гэдэг энийг тандагч за та надад нэг хийгээд яг хэдий жаадтал ордог. Яг ингээд энэ байхгүй энэ чинь 12 дуутай гэхэд одоо ингээд энэ дуунуудаа одоо хөгжмөн хийн штэ. Ямарчсан урдаар дуу бичүүлэн зарим нь бол. За дуу бичүүлнэ гэхээр дуу бичихэд л жоос тийм. Бичихэд эхлээд мөнгө зарчна. Мөнгө нь бол адилгүй тэгээд амар алдартай хөгжмийн зохиолч аялал зохиолчоор бичүүлэх юм бол нэг дуу одоо 3 төм, 6 төм, 8 төм явна тийм.
яг одоо чи хөгжмийн тал дээр ялгахдаггүй. Чи амьд хөгжмөр хийх үү? Эсвэл медигээр хийх үү? Тий. Чи зөвхөн хүнээр медигээр хийхэд чи хамгийн багадаа чи нэгэн юу хийчихвэл 3000. Тий. Тэгэхээр чи дээр нь амьд хөгжим зарим хүн нэмнэ. Би энэ дээр амьд гитар нэммээр байна баяхаа. Хүн бас цагийн зардал энэ тэр авах хэрэгтэй. Хүн мөрөгч хөдөлмөр орж байгаа юм чинь адилхан харамж авах хэрэгтэй. Тэгээ дээр нь дахиад өөр дуучны авчирч за баяах өнөөдөр өөрийн дуугаар шууд ураа ирээд надад хоол ийгээд өгөх. Бид нар бол одоо ингээд нэг хамтлагд байсан хүмүүсийнхаа бие биенээ хамжаач юм хийчих бод. Яг чи өөр танихгүй дуутны авч хад хүн цагаан зарчуулж байна. Хөдөлмөрөөр зарчуулж байна. Чамаас авах хэрэгтэй харамж авах чинь тий. Тэгэхээр чи энэ нэгний нэмээд ирэхэд ганц дуу хэдий орж байна. 12 дуу хэдий орж байна. Энэ дууны нийт зураг би авахад хаа очиж би энэ үзэмж аавна. Хичнээн олон юм камер энэ гэрэл явна. Тааруулна. Машин бүх юм бодож үзнэ. Нэг дуу одоо бид дуус нэг дуугаар нугалж удаа. Өнөө манаас л хилээд өгөө манай малчдууд манай хүмүүсүүд мэднэ. Энэ жоохон хэдий хөдөлмөр орж байна. Үгүй л бараг ойлгохгүй байж мод 60 жаасаар худалдах юм өстөө ямар сэрхэн үнэтэй учиргүй тийм үнэтэй харагдаад. Үнийг л энэ 60-аас хол илүү хүч хөдөлмөр орсон байж. Тийм шүү да. Жишээлбэл нэг дуунаар бид нуу сайхан яла. Нэг дуу сайн хүнээр аялгаж хогчоо хийвэл 3 төм. За 3 төмийг байцгаа бид нуус төмөр бодъё. За төмөр. За төмөр бодчих гээ. Төмөр одоо ингээд дуугаан авлаа. Дуугаан авсаар одоо хөгжмөө хийлгэлээ. Тий. Хөгжмийн 3000-аар. За 3000-аар бат. Хамгийн доошоо бид. Доошоо ингээд тий. За том 3000. Тий. Тэглээ одоо энэ дотор нэг амьд хөгжмөөр нь хөгжимдүүлчлээ. За ингээд сий дуугаан бичүүлээд хөгжмөө хийлгээд одоо аваад ирлээ. Одоо дуулан тийм ба. Дуулан гэхэд шингээх газраас бичгээд чи цаг. Чи өөрөө үнэхээр амар өөрөө л одоо ганц хэдийн удаан тэр цагийг чи өөрөө л барина. Чи өөрөө муу дуулсан би одоо бас дахиад дуулнаа гэж цаг чи яваад байна. Чи мөнгөтэй мөнгө өгөө. Тэгээд дуртай бол 3 өдөр бич. Чамд тэр цаг өгье. Гэтэ чи энэ бүгдийг чи зарим хүн бол одоо тэгээд нэг цаг дуугаа бичиж гарчихад. Зарим хүн тэгэхэд яг сайн хийх яасан да тийм хурдан дийлэн да. Нэг сайхан хийх дуугаар болохгүй. Хоолойных байдлаас шалтгаална. Бас тий. Зарим хүн ядарсан ажилнаа дээрс ямар сайн дуусан ч гэсэн ажил ихтэй бол хоолойны байдал муу таарна. Тэгвэл өнөөдөр би энэ дууныхаа ямар нэг өөрийнхөө сэтгэлийн юунаас болоод энэ дууныхаа юу олж чадахгүй. Тэгвэл бас цаг хэрэгсэн. Тэгэхээр чинь цагаар бичлэгийн юу гэдэг чинь цагаар авах мөнгө. Одоо яг манай өөр монголчин бол бичлэгийн нэг цагийн бол хэдээр авах 200 болж шүү дээ одоо. Энд ч одоо хямд шүү дээ. Манай энд бол одоо өстэй 200 чандаа бас амаргүй хямд даа. Бээжингээр хийх юм бол одоо явж байгаа шүү дээ. Бодоход нэг дуу одоо юу болж байна. Том 5000-аар бодчих баалаа. Тийм одоо багадан гэхэд тийм. Тэгэхээр нэг CD 10-аас ба хамаг бод 12 дуу тийм. За энэ ч одоо хэд бодохгүй одоо тоо мэддэг хүн бодноо. Тийм. 10 дуу ч одоо хэдий болж байна. 15 болчлаа. Үндсэн дээр одоо өвөр Монголын хөвчөөнд ийм нэг CD хийнэ гэх юм бол бараг 10 том байхгүй юм бол хийхгүй шүү дээ. Тэгээд хэрэг улсын хөвчөөнд гэх юм бол одоо яста 20 STL 100 гэл явахсан. Тийм. Үнэн бодол хамаагүй. Гялтхан ч аюул үнэтэй. Тэнтэй аюул адилхан болоод энэ нэг юм хөндийн жингэн ардаад байж байгаа. Нэг ингэж хийх 10 төмөр хийгээд яана. Үгүй одоо 10 байхгүй. Хийхгүй бол надад жоолгүй би 10 төмөн төгрөг анзаарчаа дараа удаа би яаж хийн даа. Би бол одоо дууштай юм тэгээ та нар CD гаргах юм уу тэгвэл тэгэл түүнийг нэг нэрийн карт гэж бодчих. Үнээр нь чи нэг мөнгө төгрөг олно гэж нэг бодох хэрэггүй. Тэгэл аргадчихдаг. Самбарын сони мэдээж өргөжж байна. 10 төмөн төгрөгөө оруулаад биднээс нэг урлагчин хүний ховд авч хэлвэл та нар ийм нэг хийх амархгүй. Энийг хийж хаад энэ 10 төмөн төгрөгийг өөр дуунчих бас амаргүй шүү. Энэ 10 төмөн төгрөгийн нэрийн хуудасаахгүй юу? Хамгийн хуудасаахгүй юу? Энэ нэрийн хуудас аваа танад ямар хэрэгтэй юм болж ирж байна. Шийдвэл би мөн ийм нэг юм гаргалаа. За энэ одоо ихнэ жижигэнэ гаргасан. За гэрэл жижигэн гаргасан. За миний юм одоо ингээд өгчлээ. Мөн ингээд тэндэн дарж байгаа хүндээ өгөхөөс одоо өөр ямар зардал байна? Ямар жоос мөнгө ирэх арга байна уу? Арга бүр байхгүй. Ингээд байх юм бол хийх дурггүй л ш. Дараа удаа би энийг ингэж хийх 10 төмөр хийгээд яана. Үгүй одоо арга байхгүй. Хийхгүй бол надад жоосгүй би 10 төмөн төгрөг анзаарчаа дараа удаа би яаж хийн даа. Тийм шүү дээ. Тэгэл одоо энэгээр дамжуулаад арим зүйлийн үдшилэг юм уу, тоглолт молтонд оролцоо. Тийм.
Тэгтэн мануусын энэ юм одоо гол юм бүр яахтаа Монгол соёл урлаг, Монгол урлаг ингээд хүмүүсээс ингээд зайдаад болохон байж гэн ингээд ариун хүмүүс хэлж гэн сонсдог хүн нь бас сонсгоон байж гэн ингээд хэлж гэн. Тэгээ яахтаа ийм бүр буруу тал руугаа ингээд хөгжөөд байдаг энэ учир бүр энэ дээр байж. За энэ юм нь бүтгэн байсан дараа нь тоглолтод орно. Тоглолтод орохын үеэс бас чамд өөх харамж мөнгө гэсэн юм бүр байх хүн болохоор дуучин биш ч гэсэн CD гаргах шүү дээ. 3 CD ч гэсэн гаргав. Тэгвэл би CD-г гаргацснаас хойш за би энэ концертод би орё, энэ том концерт хийж байгаа юм байна. За миний ийм юм дуу байна. Өгөхөд энэ хүн орно. Одоо тэгэхээр телевизээр гарсан бүхэн байна өөр Монголд од болоод байж байгаа. Яг үүндээ дуучин, сайн дуучин од гэдэг юм бод ардуудаа мэдрэгдээд ардуучин чамайг ингээд хүлээгээд хүсээд дэмжээ ирсэн цагт энэ хүн үнэхээр амар хүч чадaltaй болоод энэ сая дуучин болох ёстой. Тэгэхэд манайхан за мөнгөтэй болоод би CD бичлэг хийнэ. Амби хийнэ. Одоо клип хийн. Тэгээд би концертод орно. За одоо би дуучаа. Би энэ дуу дуусан. Эсвэл мөнгөтэй амар том дуучдуудын аялал бичдэг дуучдад худалдаа авчихсан за. Тэгэхээр яг юмны нэг чанар чансаа ямар байдаг одоо ховчс аягч гэсэн чи чанар чансаа хэрэгтэй ямар материал энэ материал шүү дээ. Одооны цаг чинь хуучин торг гэдэг чинь амар үнэтэй байдаг. Дурд нь хамтхан байдаг. Одоо чинь дээр нэг шигтгэн хадчихвал үнэтэй болчихно. Үнэн бодол хамаагүй. Гялтхамжил аягүй үнэтэй. Тэнтэй аягүй адилхан болоод яг энэ нэг юм хөндийн жингэр алдаад байж байгаа. Одоо сайхан тэгээ хэлэхээр нь одоо бид нуус ийм нэг ман гаргацсан дараа заавал ингэж энийг заалхах дэлгүүртэж болог ардынхаа сонсогчийн гард хүргэнэ. Та нар ч адилхан уулын гөхөр хамтлаг би баясаас сонсож байсан. CD-г аваад доогоор очиад тоглолт хийгээд тэр тоглолт хийж явах чагдаа энэ CD-г бас ингээд үжигчдэн бас ингээд хүргээд өгч уучаар бас дандаа байж байна. Ийм их дуучид маань одоо тэгээд өөрийнхөө дуунуудаа олон сонсогчдаа сонирхуулахын тулд янз бүрийн арга авч шít одоо нэрээ. Яг сүлжээмэлжийн дээр гарч ийн дуунууд. Одоо хамгийн аяа бол одоо сүлжээтэй. Бүх дэлхийн хүмүүсийн чиний энийг чи сонсохгүй би сүлжээн дээр гараад авлаа. Одоо хамгийн хүмүүсийн найдаг бол уул нь бол Думдад улсаа бол айдаг байсан гэнэ. Думдад улс бол одоо 7200 сүлжээн дээр 7200 сүлжээ бол юу хийдэг юм? Бүр дууны сүлжээ. Ийм ариун сүлжээ. Тэгэлээ тэр үеэс бол энэ 7200 сүлжээндээс 110 нь бол мөнгө төгрөг зарчуулж хагаад сонсож байна. Үлдсэн нь бүр мөнгө төгрөг зарчуулдаг. Улсаас тэрийг өөрчилдөхгүй жоос мөнгө шахах. Тэгвэл би яана бүгдээр бүр сонсоол байж лээ. Чиний мэ буулгаж аваа сонсоод хөдөлж авахгүй. Тэр үл ястаа нууц юм байна та. Бүр ингээд сэмээр ингээд авчихна. Сүүлийн үеэс одоо нэгэнтээ энэ Думддын энэ нэг байдал нэгэнтээ дэлхийг нөлөөлсөн. Тий. Одоо дэлхийг нөлөөлснөөс болж дэлхийн нэв энэ талаар бол нэлээд бол гайхаж байна. Думдд улс бол одоо энэ талаар ихээр нөлөөлж байна. Дэлхийд бол одоо бид нус гадшаа яваад ингээд жишээлбэл гадаадаа яваад очиод үжих юмс бол хэлжсэн шүү дээ. Жишээлбэл мамин дэлгүүр дотор очиод нэг хуурмаг бараа хэрэг чи ирээ гаргачих юм уу? Энэ хүн баяж чинь. Нэг л дээр баяж чинь гэж хэлдэг шүү дээ, тийм ээ. Манай энд бол одоо байх та дотороо төр. Нэг ядаж байдаг минаас мөнгө тарж ирчээд дэлгүүр таарсан чинь явъя найс эндээс чинь нөгөө муухай сүлээр нэг үнээр гараад байна штэ нөгөө боцны дэлгүүрд орсон чинь үнээр гараад байна. Хүртээ явъя. Яхан юм байхгүй штэ. Гэхдээ манайханд бол хамгийн их. Одоо сүлжээгөр бол хамгаар тархаж байна. Тийм ээ. Сүлжээн дээр бол одоо шууд буулгаж авч яах юм. Тэгэлээ энийг дуучин хүмүүс бол нэгмс нь урам хугарж явах байдал бол гарч байна. Би бол одоо дууштай хэлдэг. Та нар CD гаргах юм уу тэгвэл тэгэл түүнийг нэг нэрийн карт гэж бодчих. Үнээр чи нэг мөнгө төгрөг олно гэж нэг бодох хэрэггүй. Тэгэл аргадчихдаг. Баяахын тэнд одоо дандаа хүмүүс ирээд би CD-г гаргая гэж ирээд ийм сан халуун сэтгэлтэй ирэхэд баяах өмнөөс нь ийм нэг өөхөс. За CD гаргаа чи зоосхон ч шүү гэж яана. Би шууд байхгүй нэр. Тэгэл гаргана арга байхгүй. Та нар тэр жагтдгүүр жоохон тэрийг бодол хийж өнгөрсгүй. Харин энийг гаргахаас гадна би энийг цаашаа борлуулах юм ухааныг та нар асууж сургалж өнгөрсөнгүй. Борлуулах ухаан байгаа. Тэгтээ тэр ухаан нь бас дуучин бүхтэнд юу бүрэлдэж чадгүй. Одоо жишээлбэл одоо нэлээд хүмүүсийн хооронд харьцаа марцаа сайн явуулцдаг ус бол ингээд хошуу мошуу юм уу ямар наадам юм уу тийм жаахан дарга захирал юмтай танилцсан усуд бол ингээд шууд бэлэг болгоод өгч байгаа шүү дээ. Тэр чинь бас болж байна. Тийм. Тэгвэл одоо нэг үлэг заасан ингээд авч байна. Авч байна. Өөр захаар явна гэх юм бол төр гарахгүй. Би өөрөө ч CD гаргасан захаар явахгүй юм байна. Захаар явахгүй. Явахгүй. Ястай явах. Захаар явуулах ухаан хийвэл яана уу? Захаар явуулах ухаан гэж хэцүү байхаа. Одоо жишээлбэл ураа юм сайн дуучин бол ингээд өөрийнхөө жинхэнэ концертан хийгээд тэгээд концертныхан дараа ингээд өөрийнхөө CD юм бол гарч магадгүй. Өөрөө л аваад өөрөө л явуул.
Өөрөө лаавч чадхад бол болохоос захлуу гаргаад ингээд шинхаа номын дэлгүүрээр юм уу хаана ингээд тавих юм уу? Явна л да жаахан гархан ч гарна тэгтээ. Тэгэл нөгөө хуулуурчин гарчихгүй. Тий, утахгүй тэгээд явна явуутна. Хуулуур. Гэтэ хүн болгоно гарч ирэх нь биш шүү дээ. Өөрөө нөгөө мөн оруулж байгаад хүч хөдөлмөрөөр оруулж яваад гаргасан юм төлөй тэдэн баахан ч мод гөлмөн оруулахгүй өөртөө нөгөө хуулаад гаргаачгаад жагтал бүрдээр гаргаачдаг. Тэгээд нэг паранавч хөлбөстө манай дуучин урлагч нь нардын хэл хажин өргөмөдөл халсан мөртөө өргөнөрн сонсогч нарт бас их хэрэгжлэггүй гэж бодож байна. Зарим онцд бас намаад ингээд ярьж мөрсөн байна. Ай чиний CD яачаад яд дунд тасарчдаг. Заримдаа яд нэг догн хавруудаа гарчдаг гэж яддаг. Ийм масан бий гэж бол хашил бүгдэрэн хамтаа надад ваны эсрэгч жамбан авъя. Самбарын сонин дэлгэж хөрвүүлж байна. Одоо хүмүүс энийг ярьдаг байшаа. Одоо дундын бунд нэгэн тавьсныг ярьдаг. Дандаа тэр өмнө өдөр бас сүлжээн дээр ярьсан. Хэрв чиний CD гаргаж хаад хуулуур үгүй болохдоор хөрвөл чиний чанар мэдэгдэнэ гэнэ. Жишээлбэл би энэ CD гаргалаа өнөөдөр энэ жижиг CD гаргалаа. Хоёр маргааш энэхэн хуулуур гарсангүй дээр хөрвөл. Сайн дуулж. За энэ сайн. Гарчвал сайн дуулна байхгүй юу? Тийм шүү дээ. Чи хуулуур гарлаад хүмүүс чиний айлаа ирвэн хуулж худалдаж ил байвал хулгай гарах ингээд хэвлээд худалдаж ил байвал тэр чинь одоо сайн CD гэж хэлнэ шүү. Сайн CD гэж хэлнэ. Сонсолтой байхгүй юу? Хүм хурдан хуулуур гарч. Тийм нэгэнтээ одоо тэгээд ойлгоцсон одоо. Тэгээ улмаас улам бол энийг бол хүмүүс юм болгохон байч. Сая эхлээд гаргахад бараг тэгтээ уран бүтээлч хүний хаваас авч хэлвэл би энийг нэг л гаргая. Үлдсний хүмүүс л ингээд хордон тархаагаад дахаад хулгай хэвлэлгээ гаргах юм бол одоо боллоо. Одоо бүр тийм халуур болж байна. Чиний юм гарч ийнэ үгүй юу? Дахиж бас хүмүүс хэвлэж ийнэ үгүй юу гэсэн ийм ухаагдунаар бас нэгмсэн нажгаа ойлгоовор болгохон байдаг. Талтныг эхэлсэн үед энийг нэг гэсэн хүмүүст ойлгуулдаг цаг хэрэгтэй. Нэг хэдэн хүн одоо урлагчтаас ихэд юм нэг хэсэг хүмүүс мэдэн штэ. Үнэндээ бол хулуураасаа аягүй хуучин оргин сайн гэдэг. Гэтэ хэдхэн мэдээд энэ бүгдийг ихлүүж шинэх бас тийм их одоо домдод хийчихнэ хүн байна. Тэгвэл тэрийг бачаад өөр Монгол хийчихнэ хүн байна. Энэ бүгдийг чи замд оруулна. Энэ бүгдийг хийж ойлгуулж та нар битгий энийг аваа. Энэ 65 ям болохоор жинхнэ шүү. 10 нь болохоор зүгээр нөгөөд чи хэд хэдээс хуваалцсан юм аа. Хэдээ ч гэсэн хүн чиний үгэн сонсох чамаа гайхах ямар хэрэг дуртай саваагүй юм байна. Би аврыг авах чамаа тамаараа гэж бодсон шүү. Бас ариун CD гаргахтаа нөө тэгээд энэнийг халаас ингэж өргөсөж хагаад зарим нь ингэж ясан ш та би өөрөө энэнийг гаргана хажуугаараа би бас өөрөөгээ ямаа гэдэг. Хоёулын жиргээр яваад чи гэж бас вега аварж яана гэж хэлэх юм ба уран бүтээд аварж яа гэж хэлэх юм ба. Тийм яриа байсан. Тэгэж бас хийж яана. Тэгэж бид нар бол үндсэндээ бол ийм нэг хуулуур хийх бол урлагчин усууд бол бүр адилхан бүр эсэргүүцэн. Тэгээд ард түмэн яаж ойлгож түүнийг яаж хүлээж авах вэ? Бид нар стаар байхгүй. Энэс болж бол одоо ариун хүмүүс бас амьдрын ш та. Урлагчин хүмүүс амьдрын ш та. За урлагчин хүн амьдрахын төлөө болж бол одоо элдв жилийн замын үйл ингэж хөөж явж ш. Миний хавийн бодлоор ш нэрүүн хавийн хөдлөлөр юм бэл үнэндээ юм бэл одоо би нэг ингэж CD гаргасан байхад миний хин ингэж олон янзаар уулаа явуулж байна. Яг нэр ашигын төлөвлөл сайн гэж л бодож магад. Илүү явж чинь ягаад ч гэсэн хүмүүс аа мэдэх гэж бодож магад. Тэгтээ яг нэг чи өөрийн чанартай өөрийнх нь богд хүмүүс санахад би бас Монгол урлагийнхаа төлөө би чармаж ирснээ хаа би энэ хөгжмийн үнэндээ би хичнээн нэг дууг би хичнээн цаг зарчуулж хийсэн үү бодож хийсэн үү энэ дуу миний хоолойд төрхөө ардын сэтгэл төрхөө гэдэг би хичнээн бодож шамарч таарих оюун ухааны хөдөлгөөн хичнээн зарчиж байна. Инхнээ би энэ үнэхээр жинхнээний төр улсуудын чихэнд очиж сонсхийг зүрхэнд нь хүртэл сонсхийг чармаасаа би ингээ хуулуур юм башхаар надад аль ураа би чиний сонссон шүү дээ. Энд чинь чиний CD-г авсан бийг үзүүлээд хуулцсан юм байхад миний доктор хэцүү шүү дээ. Тэр чинь ястай өөр. Чиний барьсан энэ чиний бүх юм чинь сонссон гэдэг. Миний бүх хөдөлмөрийг энэ хүн сонссон шиг санагдав. Хийсэн нэгж байгаа юм шиг санагдав шүү дээ. Шал ондоо тэгэхээр. Бид ус өмнө бас ариун хүмүүс нийлээ суусараа ярилцдаг шүү дээ. Манус энэ нэг жахтал өөрий манус өөрөөдөө монголчууд өөрөөдөө нээ. Энэ үнийг л одоо тодорхой хэлэх юм бол одоо манусын өвөр Монголын энэ Монгол CD гарч ийн үгүй юу гарч ийн. Хийж ийн үгүй хийж ийн. Хүмүүсийн сандарт хүрж ийн үгүй хүрж ийн. Хүмүүс хүлээж ийн үгүй юу бас хүлээж ийн. Жишээлбэл Хорчин ардын дуу орчмын 2 жил бол хэдий хүлээж ийн. Гэхдээ тэр үл ямар хөвлөл явж ийн бод биднээс өөр мэдэн. Ямар хүмүүс жоосхон ч инээр биднээс бас бидээ мэдж ийн.
Ямар хүмүүс тийм нэг үлэг хийдэг хүмүүс. Тэр бол бараг 10 20 жилээр энэ зах дэлгүүрийг бүр ижлээд байсан ийм нэг үлэг хүмүүс бол энийг хийгээл хонжижил байна. Тэг манус ягаад өөр бөгөд хүмүүс ягаад энэ тухай бодол хийж болохгүй. Нэг ер нь энийг нэг бодож бол бас болно. Биднээс заримдаа суугаад энийг манус ямар нэг аргаар энэ замыг биднээс өөрөөдөө ингээд монголчууд ингээд энэ зам маань ингээд нэг ижлээд явах юм уу? Тий. Хэрвээ ингэж ярих юм бол яг үнэндээ одоо сонсогчдод ард түмнээ ингээд буруу гэд яриад байж бас бүрэн тэгж ярихын арга байхгүй. Яг үнэндээ манай дуучид урлагчид өөрийн хувьд бас QS-ийг зохиох ажил байна. Би яагаад ингэж хэлнэ гэхээр нэгдэн одоо манай орд сардын дууг халахчууд ингээд дуулсан ш та. Дуулаад ингээд өөр Монголын энэ зах дэлгүүр дээр цацхад бол 1 жил дотор 4 том гаруй чирэх гарсан. Энэ бол орчмын одоо өөр Монголын энэ зах дэлгүүр дээр гарч байгаа CD-ний гаралтаар хамгийн өндөр CD. Тэгэхэд энэ хуулбар гарч ирахад нэгэнтээ ийм ариун нэгэнтээ орган гартсан юм чинь одоо нэгэнтээ хуулбар нь гарцсан байгаа. Тэгтээ яг хуу тэгэхээр хэрүү үнэхээр сайн CD гаргах одоо манай дуучид хөгжимчид одоо ийм урлагийн усуд үнэхээр сайн CD гаргачих юм бол ард түмэн бас хүлээж авна уу юу? Бас аавна гэсэн үг. Тийм ээ. Үнэхээр сайн CD байхад усуд бас тэгж авч л байгаа юм байна. Тийм одоо сайхан биднээс яриад байдаг. Яг та урлагчийн хүмүүс усаа өөрийнхөө амьдрахын төлөө тэд бас ариуны бодсноос болж энэ юм улмаас улам би ийм чанартай хийж хаад өчнөө мөнгө 10 төмөн төгрөгөөр зарж шуулж хаад тэрийг олд ийлгүй би нэг хямдханаар хий. Улмаас ийм бодолтой хүмүүс бас аривдаад ирж байна. Учир нь зах дэлгүүр гэдэг хүний бас алан штэ. Бас хүмүүс амьдран штэ. Тийм болоод тийм учирдууд бол ариун гарч явах бас байна. Тэгээ сайхан баянхан хэлдэг урлагчийн хүн энэндээ эрх үш харуулчих хэрэгтэй. Өөрөөр биш. Заавал ингэ тавь чи хөдөлмөрчин хүний хэзээ ч гэсэн ард түмэн хүлээж авна. Тэгвэл би өнөөдөр ингэ дуучихад би өөрийгөө өөрөө Монголын хамгийн сайн дуучин гэж хэлж чадахгүй. Өөр намайг сайн дуучин гэдэг нэг 10 хүний дотор 5 нь хэлж байгаа юм уу 5 ч хэлэхгүй мах. Гэтэ энэ бүгд бодлоо биш зөв гэж бодож болно. Тэгвэл тэрнээс илүү хүмүүс миний хөдөлмөрийг хайрлаж байна. За ураа нэг эмэгтэй хүн дуучин рок дуучин гэж гарч ирсэн. Гарч ирсэн шар гизэг таваа гарч ирснээс аваад эсэргүүцчихсэн хүмүүс маань хүдээг авсан. Эцээ маань ард түмэн үнэхээр чи хөдөлмөрчин хүмүүсийг хайрлана. Тэр чамайг сэтгэлээрээ дэмжин алга тушаад өгөх гэж чиний дуучин хүний авд тайзан дээр энэ бүхтээ сонсоход чин сайргүй. Тэгэхээр одоо бид нэр одоо бараг 10 хөхөрийн дагаад би 10 шахуу жил болж хад баясаа бид хоёр. Үнэхээр өнөөдөр бид хамгийн ядуу дуучин. Тэгвэл бидний сэтгэлээр баян дуучин. Ард үнэхээр хүлээж авна. Ураа баясаа ирсэн гэхэд үнэхээр 8 настайгаас 80 настай хөгшин хүртэл ойлгосон ойлгохгүй алга ташин. Сүлжээн дээр гиссэн би сайхан бас ярьсан. Манай гаргийн болж байгаа уулын шингээлтийг одоо ураагийн шингээлтийг хамгийн ариун үжиж байгаа. Тийм чамааг ингээ эсэргүүцдэг хүний чи тэрийг муу гэж хандаж болохгүй. Тэр хүний эсэргүүцэл баймаа миний дээш явах юуг надад улам төлөгчгээ байхгүй. Ямар ч өрсөлдөө хэрэгтэй. Өдөр болон чи нүдэнд хүн сайныг хилээд байхад чи өөрөө ч гэсэн ястай юу ч флекс шалмаараад хөдөлмөрхөн байж таа. Өнөөдөр нэг хүн ирээд ураач ямар дуу бичиж чинь чиний энэ дуу чи угийн сартай шөнө хөрөхгүй гэд. Миний дотор юм бодогдно. Ингээд би энэ хүнд одоо өшөөрхөөч болго. Эсвэл өөрийнхөө хөдөлмөрсөнгүүд харамсаач болго. Би шиний хин гэж үүднэ. Наад энэ зариг өгнө энэ хүмүүс. Тэгэхээр тэр чамайг муулдаг, чамайг эсэргүүцдэг, чамайг тоохгүй хүмүүс бид нар баярлаж авах хэрэгтэй. Хүн гэдэг сайхан сэтгэлээр хандсан энэ бүхэнд борхон тэнгэр бид нар та аз хайрлана. Хизээч бүтэн. Одоо ингээд бид нар дуулаа явж хахад хөхөрмө 10 жилийн DVD. Одоо сүлжээн дээр хүмүүсийн одоо юугууд байна шүү дээ. Сүлжээний найз нар бид нар ч одоо өдөртөө QQ дээр гарна шүү дээ. Үнэхээр олон хүмүүсүүд юу DVD 10 жил. Тэгтээ та нар бол 10 жил юу бас амаргүй явсан шүү. Амаргүй ч өнгөрөөсөн шүү. Сэтгэлээрээ явсан шүү. Сайн ихэд ямар байлаа. Бидээс унтар явнаа гэж нэрээ. Өнөр сайн ихэл хөөст ямар байсан бидээс өөрөө жаахан сургууль байхад бүр та нарыг үдчихсэн шүү. Ямар шиг орчин тойронд ямар шиг байдалтай явсан. Би миний хувьд бол 16 таг ирсэн гарсан. Хөхөр дэрхэд би 18 таг. Баяхаа тэр үст хэдий их гатхуу зориг хэрглэж 2 хүүгээ бас орж байгаа бэжэнд очиж бас жижиг өнгөө болсон шүү дээ. Тэгийч яа. За тий. Самрын сан би одоо бүр юу хөө ярилцсан юм байна. Гэж орч ирээ. Ман хоёр жаахан шиг асууж явахгүй. Самрын сасаас ингээд бид бүгдийн бор зүрхний үгийг
арга түмэнд хүн бүгдэд ойлгуулсан маш гоё дэдгийч юм байна. Ингээд самбарын сан дэдгийчтэй бүр өндөр амжилт хүсье. За манай самбарын сан манай залуу гурлагч залуудууд залуу хөгжимчд ирж чөлөөтэй ярилцаж чөлөөтэй саатахыг хүсье.